Сайн бацгаана уу, бүгдээрэнд нь үзэж байгаа өдрийг мэндийг хүргэе. За тэгэхээр Jeffrey Epstein гэх хүний талаар одоо бичээгүй, яриагүй, медиа гэж бараг байхгүй болсон байна. Сошиал орчинд энэ хүний талаар үнэн худал мэдэгдэхгүй маш олон мэдээллүүд тарсан байгаа. Тийм болохоор та бүхэнд энэ хүний талаарх хэд хэдэн цуврал дугаар хүргэхээр шийдээд бүгдийг нь эхнээс нь бэлдээд эхэлсэн байгаа. Та нар ер нь нэлээд олон харсан бах. За энэ хүний зунгаарлалцсан хэрэг дотор дэлхийн толгой баячууд, улс төрчид, ерөнхийлөгчид, алдартнууд гээд бидний бодол төсөөллөөр бол нэр нөлөө бүхий баг бүхий л хүмүүс хутгалтцсан явж байгаа. Ялангуяа Donald Trump, Bill Clinton, за тэгээд Bill Gates-ийн нэр байнга дурддагдаж гарч ирж байгаа. Тэднэртэй хамт ахуулсан зургнууд нь хүртэл эхнээсээ задраад эхэлсэн. Ерөнхийдөө бол энэ хүмүүсийн нэр орсон байгааг харахад одоо ямар том сэдв гэдгийг та бүхэн надаар хэлүүлэлтгүй ойлгож байгаа бах. Тэгэхээр хэдүүлээ энэ том асуудлын талаар мэдэж авах болно. За энэ хэрэг гэхдээ нэрээ бүр юм P-Diddy-гийн хэрэг бол одоо энэ Epstein-ийн хэргийн хажууд бол баг хүүхдийн тоглоом гэмээр байсан. Сүүлд нэрээ Instagram бас TikTok дээр бага насны хүүхдүүдийг хүчирхийлэхээс гадна хүүхдийн мах иддэглэх нь, бага насны хүүхдийн цусыг уудаглах нь, ер нь тийм төрлийн одоо зан үйл энэ төр хийж илүү хүчтэй болдог гэх мэт хитрхи тийм одоо гажуудсан аимшигтай мэдээллүүд бол их тарсан байлаа. Үнэн худал нь мэдэгдэхгүй ингэж сенсац тарж байгаа нь ч гэсэн маш тийм одоо аимшигтай санагцсан. Тэгэхээр хэдүүлээ бүх мэдээллийг эмх зэгцтэй байлгах үүднээс за энэ Jeffrey Epstein гэдэг хүний талаар эхэлж яриад дараа нь бол цаашдын мэдээллүүдийг задлаад ярих болно. Ерөнхийд нь Темплот та бүхэнд ойлголт өгье гэх юм бол 2019 онд энэ Jeffrey Epstein баривчлагдаад тэрнээс нь болж нөлөө бүхий хүмүүс нийтээрээ олол сандралтаж эхэлсэн. Өөрсдийнх нь бузар булаа зүйлүүд энэ хүний тусламжтайгаар ил болж магадгүй байсан болохоор шүүх хурал болохоос нь өмнө цааш нь харуулах ёстой гэсэн таамаг бас яригддаг. За тэгээ Jeffrey Epstein Манхэттанд байдаг шоронгийн камерт нас барсан байдалтай олдсон. Тэгээд энэс нь болоод Америкийн нэгдсэн улсын түүхэн дэх хамгийн одоо нөлөө бүхий гэмт хэргийн сүлжээний нууц улам бүр гүнзгийрч эхэлсэн гэж үздэг. За өөрөөр хэлэх юм бол яг үннийг ингээд олж мэдхийн даваан дээр ингээд гол хүн нь амьсгал хураасан байдаг. Гэтэ яг амиа хорлсон уу, өөрийгөө алсан уу гэдэг нь бас л одоо маш маргаан дагуулт юм билээ. За ер нь бол бараг л өөр хүн очоод алдсан гэж үздэг. Тэгэхээр энэхүү сэдвийн хүрээнд би өөрийн зүгээс бол таамаг энэ төр та бүхэнд ярихгүй, сэтгэгдэл энэ төр бол хуваалцахгүй, таны сонсож байгаа бүх зөвлөд, бодит баримтууд, за шүүхийн бичиг баримт, эрен сурвалжлах сэтгүүл зөв болон тангараг өргөссөн мэдүүлгүүд дээр бүрэн тулгуурласан гэдгийг одоо хэлхэн зүйтэй байх. Энэ хэргийг магадгүй огт одоо сонсож байгаагүй ч юм уу. За эсвэл энэ Jeffrey Epstein гэдэг хүнийг нэх их мэдэхгүй хүмүүс бас байгаа гэж бодож байгаа учраас эхлээд Jeffrey Epstein-ийн хувийн амьдралын түүхээс нь яриагаа эхлүүлээ. Бүгдээрээ сайхан цайгаа биелдээд тулж суугаад сонсоорой. За нэлээд яриахан ихтэй бас хит хитэн одоо нэрнүүд бол дурддагдана. Би аль болох та бүхэнд ойлгомжтой ярихыг хичээх болно. За Jeffrey Edward Epstein 1953 оны 1 сарын 20-нд Нью-Йорк хотын Бруклин дүүргийн Coney Island хэсэгт төрсөн. За түүний эцэг Seymour гэдэг хүн болохоор Нью-Йорк хотын цэцэрлэгт хүрээлэнгийн газар цэцэрлэгчээр ажилладаг байсан. Ээж нь гэртээ суудаг гэрийн эзэгтэй байжгаад сүүлд нь ол нэг даатгалын компанид ажилладаг болсон юм байна. За ер нь бол энэ гэр бүл дундаж давхаргын еврей гэр бүл байсан гэж ойлгож болно. Jeffrey Epstein ер нь багасаа л математикийн авьяастай хүүхэд байсан юм бэлээ. За тэгээд сургуульд сурчаах үеэрээ 2 удаа одоо анги алгасаад 16 настайдаа ахлах сургуулаа төгссөн. Төгсчөөд болохоор Cooper Union болон Нью-Йоркийн их сургуульд хэсэг хугацаанд сурчаагаад за яг үнэндээ олвол нөгөө дипломоч авъя гэж хичээгээгүй дундаас нь гарцсан. За их сургууль төгсөөгүй гэдэг асуудал нь бол дараагийн үйл явдлуудын бас холбогдох нэг зүйл нь болж байгаа. Тэгэхээр Jeffrey Epstein ямар ч одоо мэрэгжлийн үнэмлэх байхгүй, багшлах, туршлага ерөөсөө байхгүй. Коллеж төгсөөгүй мөртлөө 1974 онд Манхэттны хамгийн нэр хүндтэй одоо хувийн сургуулийн нэг болох Dalton гээд сургуульд математик, физикийн багшаар ажилд орсон юм байна. За тэгээд энэ сургууль нь болохоор тэр бомбтнууд, дипломатууд, Wall Street-ийн томоохон санхүүчдийн одоо хүүхдүүд сурдаг. За тэгснэ коллежж төгсөөгүй хүн
одоо яаж яваад ийм сургуульд багшлахаар болчихоо гэдэг нь бас их сонин. За тухайн Dalton гэж сургуулийн захирал нь болохоор Donald Barr гэдэг нэртэй одоо тагнуулын албанд урданд ажиллаж исэн нэлээд тийм нөлөө бүхий хүн байсан юм байна л да. Тэгээ хүүхэд нь болохоор William Barr гэд сүүлд ерөнхий прокурор болсон бас л одоо том албан тушаалтан байсан. Ерөнхийдөө бол Donald Barr тухайн сургуульд захирлаар ажиллаж байх үеэрээ Jeffrey Epstein-ийг багшаар ажилд аваад за энэ үеэс эхлээд бол нөгөөгчөө элит хүрээлэл анх хөл тавьсан түүхтэй байна. Дундаж гаралтай за тэгээ сургуулаа төгсөөгүй хүн яг ийм байдлаар хамгийн одоо анх маш баян айлуудын хүүхдүүдтэй танилцаад илүү ойртож эхэлсэн. За тухайн үеийн эцэг эхчүүдийн хэлснээр бол Jeffrey Epstein одоо эмэгтэй сурагчидтай цохисгүй харилцдаг байсан гэж дурдсан байдаг. Тэгэхээр аль 20 хэдтэйгээс эхлээд насанд хүрээгүй охтуудтай одоо хачиг харилцаа үүсгэх явдал нь эхэлжсэн гэсэн үг. За энэ цаг мөчөөс байдал улам бүр доортоод нөгөөгч амьдралаа тэр чигт нь өөрчлөх томоохон харилцаа холбоо үүсгэж эхэлсэн. Яасан бэ гэхээр за эцэг эхийн хурал хийж явах үеэрээ тэр бол нэг сурагчийн эцэг гэхэд онцгой сэтгэл төрүүлж чадсан юм байна. За тэгээд Jeffrey Bear Stearns гэдэг компани гүйцэтгэх захирал Alan Greenberg гэдэг хүнтэй танилцуулж өгсөн. За тухайн үедээ Jeffrey ер нь бол одоо хувьцаа за тэгэл бонд гэж юу байдгийг ерөөсөө мэддэггүй байсан гэдгээ мэдүүлэхээ үеэр бол өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг. За энэ нь ямар учиртай вэ гэхээр Jeffrey одоо тухайн Bear Stearns гэдэг компанид нь орж ажиллаж эхлээд тэгээд 4 жилийн дотор бол одоо компани хамгийн залуу хамгийн амжилттай ажилтан болж чадсан юм байна. За тэгж байжгаад 1981 онд бол үнэт цаасны зөрчил үүсгэсэн гэсэн үндслэлээр ажлаас нь халж исэн юм байна. Ихэнх хүмүүсийн хувьд энэ нь бол Wall Street-ийн карьерийнх нь төгсгөл байх байсан ч гэсэн Jeffrey Epstein-ийн хувьд энэ нь дөнгөж эхлэл байсан. За тэгээд Bear Stearns гэдэг компаниас гарсныхаа дараа нөгөөгч өөрийн гэсэн зөвлөх компани байгуулад зөвхөн тэр бомтнуудтай ажиллаж эхлэхээр шийдсэн. Ерөнхийдөө бол орлого нь нэр тэр бумаас дээш байх юм бол манайх зөвлөх үйлчлэгээ үзүүлнэ гэсэн тийм маягаар бусдад компани танилцуулдаг байсан гэсэн. Гэхдээ яг үнэндээ нэг тэгж тэр бомтнууд хандхаар хэмжээний бол байгаагүй. Одоо хүртэл мэдэгдэж байгаа ганц л тэр бомтон үйлчлүүлэгч байсан нь хинбэ гэхээр Victoria's Secret болон L Brands-ийн үүсгэн байгуулагч Leslie Wexner гэж хүн байсан. За залуухан загвар өмсөгч охтуудыг одоо бааздаг гол хүн одоо яаж ингэж Jeffrey Epstein-тэй холбогдсныг мэдэхгүй ч гэсэн за энэ хоёр хүний харилцаа бол онцгой гэмээр ойр дотн байсан байна. Яг энэ хэсэг нь бол бүр аягүй сонирхолтой байсан. 1991 оны 7 сард Wexner өөрийнхөө санхүүгийн бүх асуудлаа Epstein-д даатгаад за ерөнхийдөө бол бүрэн одоо эрхийг нь олгосон юм билээ. Тэгээ бүр 91 оноос 2007 он хүртэл нийт 16 жилийн турш Wexner-ийн өмнөөс чек бичдэг. За үл хөдлөх хөрөнгө худалдаж авах, тэрийгэ зарах, мөнгө зээлэх гэд ерөөсөө хууль ёсны шийдвэрийг гаргах бүрэн эрхтэй байсан юм билээ. За Epstein-ийн хувьд бол мэдээж урд нь ийм амьдралаар огт амьдарч байгаагүй. Тэгснээ бүр Wexner-ийн Manhattan-д байдаг таунхаусыг нь Epstein-ийн нэрээр шилжүүлсэн явдал нь одоо тэдний ямар их гүнзгий тийм зузаан харилцаатай байсан гэдгийг нь илтгэдэг. Тэгээ Epstein энэ байраа ол зараагүй зүгээр л бэлгэлцэн байсан. За тухайн байрыг нь бол 2019 онд холбооны прокурорууд 77 сая $. Үнэлсэн байдаг. За ингэж Jeffrey Epstein ол жинхэнэ утгаараа элит хүрээлэл нэр хүнд олж авч чадсан. За өөрөөр хэлэх юм бол одоо Wexner гэдэг хүн хамгийн гол гүүр нь болж исэн гэсэн үг. Тэрнийхээ хажуугаар нөгөөгчин дэлхийн хэмжээний модельуудыг төрүүлдэг гэж бусдад өөрийгөө одоо танилцуулаад энэ байдлаараа ол залуу модель эмэгтэйчүүд охтуудыг ашиглаж эхэлсэн. За модельуудыг дагаад нэр хүндтэй улс төрчид, жүжигчид ер нь одоо юу гэдэг ингээл маш олон нөлөө бүхий хүмүүс орж ирэх нь бол тодорхой. Тэгээ бүр нөгөө Wexner-ийн үнгүй өгсөн тансаг байшингийнх нь булан тохой болгонд за унтлахын өрөөнд, нойлын өрөө, зочны өрөө гэд хаасайгүй одоо камер байрлуулсан. Тэр нь яг хожим нь одоо илэрсэн юм байлаа. За тэндээ нөгөөгч баахан одоо алдартай хүмүүсийг уурж авчираад модель охтуудтай өдөршлөг зохион байгуулдаг ч юм уу. За эсвэл тийм байдлаар бас зарим нэг хүмүүсийг шантаажлах ажил бодож исэн юм шиг байгаа. Ажил хэрэгт нь ямар нэг асуудал гарах юм бол бичлэгүүд надад байгаа гэх маягаар дараа нь бол ашиглана гэж бодож исэн нь угаасаа бол ойлгомжтой байсан. Саладнаас ч бага калорийтой хоол орлуулагч уургийн ундаа Take Fit Monster.
За тэгээд хожим болохоор нэр нь ил болоогүй тэр бомбнууд Америкт байтугай бүр дэлхийд эрх мэдэлтэй нөлөө бүхий хүмүүсийн жагсаал эхнээсээ гарч ирсэн байгаа. За шүүхийн баримтаас харахад тухайн жагсаалтанд дотор Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч асан Билл Клинтон, за Дональд Трамп, Их Британий ханхүү Эндрю, Израилийн ерөнхий сайд асан Эхуд Барак, жүжигчин Кевин Спейси, элбчин Дэвид Копперфилд, хуульч Алан Дершовиц, Нью Мексико мужийн захирагч асан Билл Ричардсон, Америкийн нэгдсэн улсын дэд ерөнхийлөгч асан Ал Гор нар багтсан байдаг. За цаашид бол энээс олон нэр гарах нь тодорхой байгаа. Ажил хэргийн шугамаар руу, за эсвэл хувийн асуудлаар мэдэхгүй ямар ч тач Нобелийн шагналтай физикч, биологч, шинжлэх ухаанч, генетикч гэх мэт маш олон салбараас нөлөө бүхий хүмүүстэй уулзалтаж тэднийг санхүүжүүлж хүрээгээ улам бүр тэлж чадсан юм билээ. Ийм байдлаар тэр бол шинжлэх ухааны бага хурайл хаалттай үйлчлэгүүдийг зохион байгуулж бүх зүйлийн төв цэг нь болж чадсан байгаа. За 1990-ад оны сүүл 2000-ад оны ихээр одоогийн яригдж байгаа энэ Аалзны тор шиг аимшигын заван гэмт хэрэг нь үйл ажиллагаагаа эхлүүлжсэн гэж үздэг. За тэгээд тэрэнд нь болохоор насанд хүрээгүй хүүхдүүдийн бэлгийн мүлчлэг гэсэн хамгийн том скандал нь багтдаг юм байна. Тэгэхээр одоогоос бараг 30 гаруй жилийн өмнө энэхүү заван гэмт хэрэг нь эхэлжсэн гэсэн үг. За тэгчээд яг тэр насанд хүрээгүй хүүхдүүдтэй холбоотой асуудал нь нэлээд нарийн зохион байгуулалттай хэн нэгэнд ерөөсөө мэдэгдэхгүй байдлаар бүх зүйлийг зохицуулдаг. За Эпстейнд ажилладаг хүмүүс, хамсаатнууд, ялангуяа дараа нь бол нэлээд дэлгэрэнгүй яригдах Гиллейн Максвелл гээд эмэгтэй болохоор амьдрал нь жоохон хэцүүхэн болсон охтуудыг нөгөө балиар юмдаа татаж оруулдаг болж хэлсэн юм байна. За тийм охтуудыг чиглүүлж зал ашиглахад илүү амархан байдаг байсан. Тэгчээд эхлээд болохоор худалдааны төвүүд, сургуулиуд гэх зэрэг газраас бол онлоод тэгээд мөнгөний санал тавиад аваад явдаг байсан байгаа. Хэдхэн цаг массаж хийж өгвөл мөнгөтэй олчин ч гэдэг юм уу. Тим нэг амархан аргаар мөнгө олж болох санал тавьдаг байсан юм байна. Тэрийг нь жоохон дэлгэрэнгүй одоо та бүхэнд ярьж өгье. За эхэндээ болохоор яг хууль ёсны юм шиг ажлын санал бол хийлдэг. Хүүхэд харах, за эсвэл угтгчийн ажил, тэгээ массаж хийх гэж нөгөө охтуудтай бол хэлдэг байсан. Бараг хэдхэн цаг ажиллаад хэдэн зуун доллар олж болно гэх маягаар тайлбарлаад за чухал хүмүүстэй танилцуулна, сургууль соёл, карьерт чинь туслана гэж хуурч авч явдаг байсан. Яг үнэндээ ихэвчлэн очих газаргүй, харгалзах хүнгүй, юу ч мэдэхгүй гэмгүй охтуудыг ашиглаж исэн явдал байсан. За тэгээ ажилд орлоо гэж бодсныхан дараа бол охтуудыг аажмаар дасгаад эхэндээ бол хувцастай хийдэг байсан массаж нь сүүлдээ нүцгэн болж бэлгийн харилцааны шинжтэй болж хувирдаг байсан. Жеффри Эпстейн болон Гиллейн Максвелл хоёр дугаар сувгийн сэдвээр ярьж охтууд хувцас тайлах үеэр нь хажууд нь байж аажмаар бэлгийн харилцаанд орж эхэлдэг байсан юм байна. За энэний талаар ярьсан маш олон хохирогч охтууд гарч ирсэн байгаа. Гэхдээ зүгээр бодоод үзэхээр нөлөө бүхий удирдлагын төвшний тэгээ маш тийм чухал шийдвэр гаргадаг хүмүүс ийм байдаг гэж бодохоор одоо л ингэж олон нийтэд нээлттэй шилэн байдлаар дэлгэж харуулах дээрээ тулчаад байгаа болохоос биш. Бүр айлт явангарын 30 жилийн өмнөөс ийм зүйл болж исэн гэхээр ямар олон жил үргэлжилсэн бухшсан зүйлийг ярих гээд байгаа вэ гэдгийг та бүхэн ойлгож байгаа. Монголд одоо ингээл нэрсийг зарлал энэ төргээл нэг хэсэг жигсчихсэн шүү дээ. Яг тэрэн шиг Америкт бол энэ Жеффри Эпстейнтэй холбоотой бүх хүмүүсийн нэрсийг зарлал гэсэн жагсаал нь үргэлжилсээр байгаа юм билээ. Жеффри Эпстейн нас барсан гэдгийг та бүхэн бүгд мэдж байгаа бах. Яг яаж учир битүүлэхээр нас барсан талаар та бүхэнд дараа нь ярьж өгөх болно. За одоо амьд байгаа хамгийн ойрын хүн нь бол шоронд хоригдоод шүүх хурлаа бас хүлээж байгаа Гиллейн Максвелл гэх эмэгтэй байгаа. За энэ хүний талаар ч гэсэн хэдүүлээ сонсох хэрэгтэй болно. За буцаад хэдүүлээ нөгөө бэлгийн мүлчлэгийн талаарх яриа байгаа одоо оръё. За Эпстейн бол өөр охтуудыг элсүүлэхийн тулд эхлээд ирсэн охтуудад мөнгө өгдөг байсан. За өөрөөр хэлэх юм бол ингээд эхний хохирогчдоор дараагийн хохирогч олуулахын тулд мөнгө төлдөг байсан гэсэн. Максвелл ч гэсэн энэ зүйлд нь бол хамгийн гол хутгалтжсэн хүн нь байгаа. Хохирогч болгон шинэ охин авчирсан тохиолдолд хоёуланд нь хэдэн зуун доллар бэлнээр өгдөг. Ингэснээрээ хүчирхийллийн пирамидын схем гэж прокуроруудын нэрлсэн тогтолцоо бий болж исэн юм байна. Тэгэхээр яг энэ схем нь болохоор өөрийгөө өргөжүүлдэг систем болж хохирогч охтууд нь өөрсдөө ч мэдлгүйгээр
бэлгийн үйлчилгээний үйл явцын хамсаатнууд болж хувирч исэн. Энэ бүхий л сүлжээний цар хүрээ олон удаагийн мөрдөн шалгалтаар баримтжуулагдсан байдаг. 2005-аас 2006 онд Palm Beach-ийн цагдаагийн мөрдөн шалгалтаар 34 насанд хүрээгүй хохирогчийг олж тогтоогоод баталсан байдсан билээ. За харин эрен сурвалжлах сэтгүүлч Julie Brown Miami Herald сонинд хийсэн судалгаанд 80 боломжит хохирогч илрүүлсэн талаараа бичсэн байдаг. За бас шүүхийн баримтуудаас харахад бол хохирогчт нь 13-аас 14 настай хүүхдүүд байсан нь хамгийн эвгүй баримтууд байсан. За тэгээ 2008 онд нэг маргаантай гэмээр ял завших гэрээнд 40 хохирогчод нөхөн төлбөр олгох боломжтой гэд заасан байсан. Яг үнэндээ бол бодит тоо тэрнээс ч их байх магадлалтай. Магадгүй ч биш тэрнээсээ олон бүр хэдэн зуун бараг хэдэн мянга байсан гэж үздэм байлаа. За тэгэхээр хэргийн эзний баруун гар гэгддэг Ghislaine Maxwell гэдэг эмэгтэйн талаар товчхон яриа. За Ghislaine Maxwell нь Британий хэвлэл мэдээллийн магнат асан Robert Maxwell-ийн 9 дэх охин буюу хамгийн бага охин нь болж мэдлсэн юм байна. За тэр бол Jeffrey Epstein-ийн хамгийн ойрын итгэлтэй хүн. Тэгээд хүүхдүүдийг гол элсүүлж исэн, насанд хүрээгүй хүүхдүүдийн эсрэг үйлдсэн, хүчирхийлэл хамгийн идэвхтэй оролцсон хүн гэж үздэг. Түүний гарал үүсэл нь энэ бүх түүхийг ойлгоход бол маш чухал байгаа. За аав нь буюу Robert Maxwell нь маш их нөлөө бүхий хүн байсан. Дайнд явж исэн, за бас парламентын гишүүн байсан, сүүлд хэвлэл мэдээллийн салбарыг атгаж исэн тийм хүн юм байлаа. За гэхдээ 1991 оны 11 сарын 5-нд Robert Maxwell маш тийм с ิจ гтэй байдлаар нас барсан. Тэр өөрийн хувийн Lady Ghislaine гэдэг нэртэй даргуулт онгоцныхоо ойролцоо олдсон юм байлаа. Байршил нь болохоор Атлантын далай. За тэгээд албан ёсны дүнлэл дээр бол зүрхний шигдээс болон санамсаргүйгээр усанд живсэн гэж тогтоосон байсан. Албан ёсоор тэгж дүгнсэн ч гэсэн одоо хүртэл маргаантай хിവэрэ байд юм байна. За тэгснэ Израилийн төрөөс нь оршуулгын ёслолыг нь зохион байгуулж ерөнхий сайд нар болон Моссадын албан тушаалтнууд оршуулганд нь оролцсон байдаг. Их Британий хүн гэсэн мөртлөө ингээд Израилийн төрийн тэргүүнүүд энэ хүнийг ингээд ёслол төгөлдөр оршуулж ийн гэхээр бас айгүй сонин сонсогдож байгаа зү. Саяын дурддагдсан Моссад гэдэг нь Израилийн үндэсний тагнуулын агентлаг юм байна. За тэгээд энэ Ghislaine-ийн аавыг Израилийн тагнуул байсан гэж бас ярьдсан байлээ. Угаасаа оршуулгыг нь ингэж сүртэй сүр дулаантай хийж өгч ийн гэхээр бараг тагнуул байсан нь үнэн гэж хүмүүс бас боддог. Моссадтай ер нь холбоогүй байсан бол ингэж сүр дулаан болно гэж юусоо байхгүй. За тэгээд Ghislaine Maxwell аавыгаа нас барсны дараа Нью-Йорк руу нүгээд тэндээ бол Epstein-тэй танилцсан. За ер нь бол 1990-ад оны ихээр Нью-Йоркт болж исэн нэг үдшилгэний үеэр уулзаж танилцж исэн юм байна. За тэгээ энэ хоёрын харилцаа романтик байдлаар эхэлж исэн ч гэсэн сүүлдээ тэгээд баруунгаар энэ хам хэрэгтэн болж бүх зүйлд нь хутгалдаж эхэлсэн. За тэгээ насанд хүрээгүй охтуудын уулзалтыг товлох, ажилчдыг удирдах, элит хүрээлэлд нэвтрэх зэрэг хамгийн гол зүйлүүдийг нь гүйцэтгэдэг. За ерөнхийдөө бол Epstein-тэй яг адилхан хэмжээний ял авах ёстой хүн гэж үздэг юм билээ. Хууль сахиулах байгууллагын хурааж авсан нотлох баримтууд дотор нь Epstein-ийн нислэгийн бүртгэлүүд, Maxwell-ийн хаяг бичсэн дэвтэр, гэрэл зургууд болон Palm Beach-т байдаг байшингийнх нь дотоод журмуудыг бичсэн гарын авлага хүртэл байсан. За яг тэдний эзэмшлийн байшингууд дотор маш хатуу хяналттай байсан гэдэг нь бол тэндээс нь мэдэгдсэн билээ. За тэгээд Maxwell болохоор 1994-өөс 2004 оны хооронд 10 жилийн хугацаанд Manhattan, Palm Beach, бас New Mexico болон бусад газруудаар залуу охтуудыг бэлгийн мүлжлөгт автуулсан гэдгийг нь бол мэдэж авсан. За тэгээд түрүүний ярьжсэн шиг эхлээд өөрөө охин олж авчаад дараа нь болохоор нөгөөдөл нь өөр охтуудыг авчрах маягаар өөрөөр нь хүн авчруулдаг схемээ амжилттай хэрэгжүүлж байсан. Бүхий л цаг үед Maxwell болохоор охтуудын мадам буюу өөрөөр хэлэх юм бол охтуудыг хяндаг, тушаадаг, захирдаг, айлгадаг тийм хүн нь байсан юм байна. За тэгэж байжгаад 2005 онд нэг 14 настай охин ээж автайгаа хамт Palm Beach-ийн цагдаагийн газарт хандаад Epstein Флоридад байдаг байшиндаа түүний хүчинсэн гэж мэдүүлсэн байна. Ингээд энэ мэдүүлгүүдийн дараачаас мөрдөн шалгалтын хүрээ тэлж эхлээд маш олон хохирогч үнэндээ байгаа юм байна гэж мэдэж авчихсан юм байна. Ерөнхийдөө бол Palm Beach-ийн цагдаа нар хэдэн 10 хохирогчдыг олж тогтоогоод хангалттай нотлох баримтуудыг цуглуулж чадсан.
За тэгээ хэрэг нь болохоор Америкийн нэгдсэн улсын прокурорын газар болон холбооны мөрдөх товчоор шилжээд за уг нь бол холбооны прокурорууд хүний 8-ны эсрэг бараг л одоо ялагдахааргүй хэмжээний маш том хэрэг үүсгэж эхэлсэн байлээ. За тэгсэн чинь яасан бэ гэхээр баахан насанд хүрээгүй хүүхдүүдийн хүчирхийллийн хэргийн эсрэг нотлохоонд байсаар байтал хохирогчдын мэдүүлгүүд бас бит нотлох баримтууд байсаар байхад прокурорууд нууц гэрээ хийхийг зөвшөөрсөн юм байна. Тэгээ энэхүү гэрээ нь болохоор Америкийн хууль зүйн түүхэнд хамгийн одоо маргаантай хэлэлцээрүүдийн нэгэнд тооцогдсон байлээ. Холбооны прокурор нь хүртэл авилга авсан юм уу? За эсвэл өөр өндөр албан тушаалтнаас даалгавар авсан юм уу? Ямар ч байсан байдал буруу тийшээ эргэж эхэлсэн. Ингээд тухайн 2008 оны ял завших гэрээгээр бол Эпстейн зөвхөн мужийн төвшний 2 хэрэгт буюу нэг нь болохоор насанд хүрээгүй хүнийг биеийн үнэлэхийг нь шаардсан, нөгөөх нь болохоор насанд хүрээгүй хүний биеийн үнэлэлттэй холбоотой гэсэн ийм 2 хэрэг дээр Эпстейн гин бурууга өөрөө бол хүлээсэн юм байна. За хаалттай хаалганы цаана ер нь энээс ч аимшигтай зүйлүүд өрн жоохоод бараг одоо хацрыг нь нилээд өнгөрөөсөнтэй тэнцэхээр ял авсан байгаа. Эпстейн дүүргийн шоронд ердөө 13 сар хоригдсон байлээ. За гэхдээ хоригдсон гэж хэлэхэд бол бас айгүй хэцүү. Өдөрт 12 цаг тэгээд 7 хоногийн 6 өдөр нь ажлын чөлөө гэсэн нэрээр шоронгоос гарах эрхтэй байсан юм байна. За уг нь бол энийг шорон гэж хэлээд байгаа шүү дээ. Гэхдээ ингэж гарч орох эрх олгож гин гэхээр хитрхи авилгачсан гэдгийг бол та бүхэн ойлгож байгаа байх. За тэгээ бүр болоогүй нөгөө гэрээ гэж яриад байсан юмн дээр нь нэр дурдагдсан 4 хам хэрэгтэн тэгээд нэр нь ил болоогүй бусад бүх хам хэрэгтнүүд нь ямар ч ял аваагүй юм билээ. Зүгээр л тавиа явуулсан. Тэдний ихлүүлсэн энэхүү заваан зүйлийг хүүхдүүдийг наймаалтсан бүх хүнийг бараг ингээд хамгаалаад зүгээр явуулсан гэсэн үг. Ер нь бол ингээд Эпстейнийг 13 сар шоронд суулгацсан юм шиг харагдуулчих. Бус нь ер нь бол ингээд зүгээр ямар ч асуудал биш. Бид нар одоо ингээд бүгдийг нь дарчин угаасаа хүмүүсийн талаар ярихгүй тэгээд ч ер нь хэд хоногийн дараа гэхэд бүх хүн мартчихна гэд зүгээр явуулсантай адилхан байсан. За тэгээ 2009 онд суллагдсныхаа дараа нөгөөх чинь нам жим болоогүй, засарч хүмүүжээгүй, элит хүрээллийнхээ дунд байсан хിവэрээ за баян түншүүдээсээ санхүүжилт авсан хിവэрээ бас залуу эмэгтэйчүүд охтуудыг хүчирхийлсэн хിവэр байсан. Энэ бүх зүйл нь хожим одоо хийгдсэн мөрдөн шалгалтаар тогтоогдсон юм байлээ. Тэр бол Манхэттен, Palm Beach, Виржиниа арлууд, Нью Мексико, Парис дахь тансаг байшингуудаа амьдарсан хിവэр байсан. За тэгээ түүний хувийн арлыг нь нутгийнхан болохоор Pedo Island гэж нэрлэдэг байсан юм байлээ. За педофилийн арал гэсэн үг шүү дээ. Тэндээ болохоор сүмшиг хэлбэртэй нууц байгууламжтай, бүхэлдээ нууц камертай байсан. За яг жинхэнэ нэр нь бол одоо нөгөө Little Saint James гэдэг нэртэй юм байлээ. Ер нь бол тухайн арал дээр хүүхэд хүчирхийлдэг байсан гэдгийг нутгийнхан нь бол мэддэг байсан болохоор тэгэж Pedo Island гэж нэрлсэн байна. За хэдүүлээ Эпстейний хамгийн гол фактуудыг нь сонсож байгаа учраас Leon Black гэдэг хүний талаараас мэдэх хэрэгтэй болно. За энэ хүн болохоор Apollo Global Management компани хамтран үүсгэн байгуулагч тэр бомтон хүн байгаа. Санхүүгийн хорооны мөрдөн шалгалтаар за энэ хүн бол Эпстейнд $170 сая өгсөн гэдэг нь илэрсэн байна. За тэгээд Apollo компани зүгээс хөрөнгийн төлөвлөлтийн үйлчилгээний төлбөр гэж тайлбарласан байдаг. Гэтэ хамгийн инээдтэй нь Эпстейн ийм үйлчилгээ үзүүлэх ямар ч мэрэгжлийн зөвшөөрөл байхгүй. Тэгэхээр энэ нь бол татварч юм уу, өв хөрөнгийн төлөвлөлт энэ төр байгаагүй гэсэн үг. Тэгээд Leon Black бол $62 сая тохиролцоонд хүрээд үндсэндээ бол их хэмжээний хөрөнгө мөнгөний асуудлаасаа мултарч чадсан байгаа. Бүр эрүүгийн хариуцлагаас мултарсан гэсэн байлаа. Тухайн тохиролцоонд Jeffrey Epstein өгсөн $170 сая Виржиниа арлууд дахь үйл ажиллагаагаа хэсэгчлэн санхүүжүүлэхэд ашигласан гэд тодорхой бичсэн байсан. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр Epstein зөвлөх үйлчилгээний хөлс нэрээр авсан мөнгөөрөө өөрийн гэмт хэргийн сүлжээг санхүүжүүлж исэн гэдгийг нь аль бие усаар баталсан хэрэг болсон. Шалгаад үзэхээр хууль ёсны юм шиг мөнгө боловч яг үнэндээ ол хүүхдийн бэлгийн мөлчлөгт тухайн мөнгөө ашигласан байгаа. Тэрнээс гадна томоохон санхүүгийн байгууллагууд ч гэсэн хяналт шалгалтандаа ноцтой алдаануудыг гаргаж ирсэн. Жишээ нь бол Bank of America сэжигтэй гүйлгээнүүдийг сангийн яамд огт мэдэгдээгүй 7 жил болсон.
За бусад банкуд ч гэсэн Jeffrey Epstein гэдэг хүнийг хүчингийн гэмт хэрэгтэн гэдгийг мэдсээр байж их хэмжээний шилжүүлгүүдийг ямар ч асуудалгүй хийсээр байсан. Ялангуяа банкны удирдах төвшний албан тушаалтнууд бол ийм нотой шилжүүлгүүдийг мэдгүй ч юм уу тоохгүй өнгөрөөнө гэж бараг л байхгүй. За тэгээд Jeffrey Epstein шоронгоос гараад ийм үйл явдлууд болж авах үеэр Miami Herald сонины ерөн сурвалжлах сэтгүүлч Julie Brown Epstein-ийг унгаах эцсийн нотлохоо мэдээллүүдэд бэлтжижсэн байна. Түүний бичсэн Perverts of Justice буюу шудраг ёсыг завхруулагчид гэх юм уу тийм нэртэй цуврал нийтлэл дээрээ Epstein-ийн 2008 онд хийсэн гэрээ яг үнэндээ яаж ял авахаас мултарч чадсан гэдгийг илчлээд хүчирхийллийн хохирогч болсон 80 хүнийг олж тогтоосноо бичсэн байсан. Саладнаас ч бага калоритой хоолорлуулагч уургийн ундаа Take Fit Monster. За тэгээд Julie Brown-ийн нийтлэлүүд бол маш хүчтэй тарж эхэлсэн. Хохирогчдын дуу хоолойг энэхүү ерэн сурвалжлах сэтгүүлч эмэгтэй бол нийтэд хүргэж чадсан байгаа. За энэ эмэгтэйгээр бол үнэхээр бахархсан. Julie Brown-ийн нийтлэлүүдийн дараа олон нийт бухимдаж эхэлсэн. За тэгээд эцэст нь бол Нью-Йорк дахь холбооны прокуроруудыг Epstein-ийн хэргийг дахиж нээхэд хүргэсэн юм байна. За эхлээд цөөхөн хүн мэдчихсэн бол сурвалжлагчийн ачаар бол маш олон хүн мэдэж авсан учраас өөр арга байгаагүй. Ер нь бол гэмт хэрэг хийсэн хүнийг их хүн мэдэж гин үү эсвэл бага хүн мэдэж гин үү гэдгээс үл хамааран хууль бол бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. За тэгээд телевиз, медиагаар бол Epstein-ийн хэрэг бүр шуурхай мэдээ болж тарж исэн. Баригдах үеийг нь хүртэл бүхий л сувгууд дэлгэж харуулсан. Ингээд 2019 оны 7 сарын 6-нд бол Jeffrey Epstein New Jersey мужийн Teterboro нисэх онгоцны буудал дээр Парисаас хувийн онгоцоороо буусныхаа дараа баривчлагдсан юм байна. Түүнийг бол насанд хүрээгүй хүүхдүүдийг бэлгийн мүлжлөгт хотон оролцуулсан. За мөн бэлгийн мүлжлэхийн хувилдаанд оролцсон гэсэн холбооны хэрэгүүдийг тулгасан юм билээ. Холбооны хэрэг гэхээр бол улсын хэмжээнд яригдж байгаа том асуудал гэж ойлгож болно. За өөрөөр хэлэх юм бол Epstein-ийг урдных шиг зүгээр л нэг мужийн хэмжээнд биш, улсын хэмжээнд авч хэлсэн гэсэн. Epstein мэдээж гимбуруугүй гэж өөрөө мэдүүлжсэн ч гэсэн батландаалтар суллагтыг нь ол зөвшөөрөөгүй юм байна. Америкийн нэгдсэн улсын дүүргийн шүүгч Richard Berman Epstein-ийг оргож зүхтаах маш өндөр эрсдэлтэй нийгэмд аюултай этгээд гэж үзсэн. За түүнийг бол Манхэттен дахь Metropolitan Correctional Center буюу ихэвчлэн олонний анхаарал татсан яллагдагчдыг шүүх хурал хүртэл байршуулдаг холбооны хорих ангид бол хорьсон байгаа. За энэ хорихыг та нар бараг мэддэг болсон байх. P-Diddy энд бас хоригдож байгаа. R. Kelly бас энд хоригдчихсэн. За тэгээд хоригдсноосоо удаагүй буюу 2019 оны 7 сарын 23-нд Epstein камертаа хүзүүний гэмтэлтэй ухаангүй байдалтай олдсон юм байна. Шоронгийн албан хаагчид энийг нь бол амиа хорлох оролдлого байж магадгүй гэж мэдгдсэн ч гэсэн зарим хүмүүс бол түүнийг халдлагад өртсөн байж магадгүй гэж таамагласан. За энэ мөчөөс эхлээд хувилдааны онолууд өрнөж эхэлсэн. Шоронгийн зүгээс бол амиа хорлох гэсэн гэж утсан болохоор End of Life Watch буюу амиа хорлохоос сэргийлэх хяналтанд оруулахар болсон. Тэгчээд 6 хоногийн дараа сэтгэл зүйн үзлэг хийчээд хяналтаас гаргацсан байлээ. Дараа нь түүнийг бол тусгай хорих хэсэгт буцааж байршуулад тэдний дотоод журмаар бол камерт нь өөр хүн байх ёстой. За тэгээд 30 минут тутамд шалгах ёстой байсан юм байна. Тэгсэн чинь 2019 оны 8 сарын 9-өөс 10-нд шилжих шөнө энэ журам нь бол огт мөрдөгдөөг байгаа. Тухайн шөнө түүнийг шалгах үүрэгтэй байсан харуулууд ширээнийхээ ард унтаад бас утсаа ухаад тэгснээ бүр 8 цагийн турш бөглөх ёстой байсан 75 бүртгэлийг хуурамчаар бөглөсөн байсан. Энэ зөрчлүүд нь бол маш с ิจ гтэй байсан. Тэгээд дээрэс нь нэмээд Epstein-ийн камерын гадна талд нь байдаг хяналтын камернууд нь яг тэр шөнө ажиллахаагүй болсон байсан. Ингээд ийм байдалтай байжгаад 8 сарын 10-ны өглөөний 6 цаг 30 минутанд харуулууд бол Jeffrey Epstein-ийг камертаа дүүжилсэн байдалтай олсон юм байна. Түүнийг бол ойролцоох эмнэлэгт 6 цаг 39 минутанд нас барсан гэж албан ёсоор зарласан байдаг. Албан ёсны задлан шинжилгээгээр бол амиа хорлсон гэж дүгнсэн. Гэхдээ Epstein-ийн гэр бүлийнхэн задлан шинжилгээнд ажиглагчаар эмгэх судлаач доктор Майкл Бейден гэдэг хүнийг оруулахаар болсон юм байлээ. Тэгээд тухайн эмч хэлэхдээ бол Epstein-ийн хүзөөний гэмтлүүд нь дүүжлэгдэж нас барсан гэхээсээ илүү баймалж алсан гэмт хэрэгтэй нийцж гинэ гэж мэдэгдсэн юм байна. Тэгээд цааш нь хэлэхдээ хүзөөнд нь 3 хугарал тэр дундаа хідний доорх яс нь хугарсан байсан. Энэ яс хугарах нь
дүүжилж амиа хорлсон хүнд маш ховор тохиолддог. Гэхдээ миний энэ ажиглалтууд эцсийн дүгнэлт бишээ гэж онцолж хэлсэн байна. Харин Нью-Йорк хотын шүүх эмнэлэг амиа хорлолт гэсэн дүгнэлтэд хэвээр нь үлдээсэн. Холбооны мөрдөх товчооны дотоод хяналтын алба, за мөн хууль зүйн яам бас шүүх эмнэлгийн байгууллагуудын мөрдөн шалгалт нэлээд с сэжигтэй байсан ч гэсэн эцэстээ тэгээд бүгдээрээ одоо амиа хорлолт гэсэн дүгнэлтэн дээрээ бас л хэвээрээ үлдсэн юм байлаа. За тухайн өдөр одоо харуул хийжсэн Новел болон Томас гэх хүмүүсийг бичиг баримт хуурамчаар үйлдсэн, хувилдсан хэрэгт буруутгасан юм байна. За гэхдээ 2021 оны 12 сард бол нийтийн ажил хийлгэх, за тэгээ хамтран ажиллах гэрээ байгуулсны дараа бүх хэргийг нь хэрэгсэхгүй болгосон юм байна. Ингээд бас л Эпстейнийг үхэлд хүргэсэн хорхийн албан хаагчдын хинч хариуцлага хүлээгээгүй. Энэхүү доголдолтой системд ямар ч хариуцлага тооцоогүй. За тэгээд маш олон одоо өндөр албан тушаалтнууд, тэр бомтнууд, нөлөө бүхий улс төрчөөд гээд байж болох бүх хүмүүстэй холбоо сүлбээтэй байсан гол хүн нь ингээд учир битүүлгээр нас барчгаар хинч юу ч мэдэхгүй үлдэхнэ гэсэн хардлага төрж исэн. Жеффри Эпстейн холбооны шүүхээр орвол угаасаа бүх зүйл дуусах байсан. За холбооны шүүх бол бүр 99% ялалт байгуулдаг гэдгээрээ алдартай. Гэхдээ одоо сая болсон Педеригийн хэрэг дээр 4 жилийн ял өгсөн гэдэг нь бол итгэмээргүй шийдвэр байсан юм шиг санагцсан. Яг уу Педериг холбооны шүүх яллаж чадсан ч гэсэн бас л одоо ингээд 30 гаруй жил заваарч явсан хэрэг дээр нь 4 жилийн ял оноос нь одоо шудраг бас санагцсан. За тэгэхээр Жеффри Эпстейнтэй холбогдсон хүмүүс бол шал өөр төвшний хүмүүс байгаа. За тэр хүмүүс хэрвээ шүүх хурлын үеэр ил болох юм бол карьер нь дуусч цаашлаад шоронд суух бол магадлалтай. За тийм болохоор хэн нэгэн эрх мэдэлтэн түүнийг камерт нь хөнөөлгсөн гэсэн яриа бол нэг хэсэг маш их яригдсан байгаа. Ер нь бол тэмч байж магадгүй, за үгүй ч ээж магадгүй. Жеффри Эпстейн нас барсны дараа бол анхаарал түүний хам хэрэгтнүүд рүү, за ялангуяа Гhislaine Maxwell рүү шилжиж эхэлсэн. За тэр бол 2015 оны сүүлээс эхлээд олон нийтийн арга хэмжээнд бол харагдхаа болоод 2016 оноос хойш нийтэд бараг ил гарч харагдаагүй чимээгүй болсон. Тэгээд Максвеллийг ирж хайх ажиллагаа бол олон сар үргэлжлээд сошиал холбоо сүүлжээ. Санхүүгийн гүйлгээг нь тандаад барьж авахын тулд бол мэдээллэгчдийг ашигласан байгаа. За энэ хүн бол Жеффри Эпстейний талаар хамгийн их зүйлийг мэдж байгаа хүн байсан. За тэгж байжгаад Максвеллийг бол бэлэн мөнгөөр хийсэн үл хөдлөх хөрөнгийн гүйлгээгээр нь мөрдөж олж чадсан юм билээ. Олон 10 сая долларын үнэтэй. За тэгээд бүгдийг нь бэлэн мөнгө төлж авсан. Бүгд нэг компани нэрээр дамжсан одоо тийм зүйлийг нь бол олж чадсан юм байлээ. Ер нь бол ингээд өөрийгөө олдохгүй, өөрийнхөө үйлцэн аимшигтай хэрэгүүдтэй ямар ч одоо хариуцлага хүлээхгүй зогтож чадна гэж бодож исэн юм шиг байна. Тэгээд тухайн худалдаж авсан үл хөдлөх хөрөнгөө болохоор tucked away буюу одоо нуугдмал, анслагдсан гэх юм уу, ер нь бол ингээд даалт хүмүүсийн нүднээс хол гэсэн утгаар нэрлээд байшин нь ой модоор хүрээлэгдсэн болохоор ер нь ингээд шууд тэнд нэг байшин байна гэж мэдэгдэхгүй газар очсон байсан. За тэгээ 2020 оны 7 сарын 2-нд холбооны мөрдөх товчоо болон орон нутгийн одоо хууль сахиулах байгууллагууд хамтраад Нью Хэмпшир мужийн Брэдфордд байдаг байшинд нь очиж баривчилгаа явуулсан юм байна. Эйжентүүд яг барих гад орсон чинь Максвелл гэр дотроо бол цутаасан байгаа. Ер нь ингээд яанч гэж бодсон. Баахан хүчнийхэн очсон бахад бол ер нь гэрээсээ цутаад мултрна гэж байхгүй штэ. Тэгээд тэдний гэрийнхэн ширээн дээр нэг гар утас байсан. Тухайн гар утсыг бол ингээд тугалган цаасаар ороодсон. Тэр нь болохоор ингээд өөрийг нь олж илрүүлэхээс зайлс хийсэн оролдлого гэж тодорхойлсон байсан. Тугалган цаасаар оронгууд байршил нь илэрхээ болчихно гэж бодсон байгаа. Ер нь бол энэ оролдлого нь бүтээгүй, гэхдээ оролдож үтсэн. Ингээд Ghislaine Maxwell баригдаад Америкийн нэгдсэн улсын засгийн газар Максвеллийн эсрэг олон зүйл анги тулгаж яллахаар болсон. За тэрэнд нь болохоор насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харилцаанд оруулах зорилгоор аялалд татан оролцоолох хувилдаан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харилцаанд оруулах зорилгоор тээвэрлэх хувилдаан, насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн харилцаанд оруулах зорилгоор тээвэрлэл, насанд хүрээгүй хүний бэлгийн 8 мөн насанд хүрээгүй хүүхдийг бэлгийн 8 хийх хуйлдаан гэсэн ийм олон зүйл ангууд багтсан байгаа. Эпстейний тушаалаар энэ бүхнийг хийжсэн гэж ярих бас магадлалтай. За шүүгч Эллисон 2020 он болон 2021 онд Максвеллийн батландаалтаар судлагдах хүсэлтүүдийг нь удаа дараа татгалзсан хариу өгсөн байгаа. За яагаад гэхээр Максвелл танил тал маш ихтэй. За тэгээд ч олон улсын иргэншилтэй хүн байсан юм байна. За тэр нь юу вэ гэхээр Америк, Англи болон Франц иргэншилтэй гэсэн бэлээ. Бас хааны газар руу
оргон зүхтаах өндөр эрсдэлтэй гэж үзсэн болохоор татгалцсан хариу өгсөн байгаа. За Максвеллийн тангарахтын шүүх хурал бол 2021 оны 11 сард Нью-Йорк мужийн өмнөд дүүргийн холбооны шүүхэд эхэлсэн. За энэн дээр Максвеллийн эсрэг буюу прокуроруудын талд бол 4 хүн мэдүүлэг өгсөн байгаа. Тэдний 3 нь нэрээ нууцлаад харин Annie Farmer гэдэг хүн болохоор өөрийн нэрээ ашиглаад орсон юм билээ. За энэ хүмүүс нь 1990-с 2000 он хүртэл болж исэн үйл явдлуудын талаар ярьсан байлаа. Тэгээд мэдүүлгүүдэд нь Максвелл яаж хүмүүсийг уруу татдаг, яаж сургадаг гэх мэт зуучлах хэрэгтэй бол шууд оролцоотой гэдгийг нь тодорхой ярьж исэн байгаа. Прокурорууд болохоор бит болон баримттай нотолгоонуудыг танилцуулсан. За тэрэнд нь юу байсан гэхээр нислэгийн бүртгэлүүд, Максвелл болон Эпстинтэй хамт авахулсан зурагнууд, гэрийн дотоод журам, гар утаснууд, хаягийн дэвтэр, аялал болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэл бас Максвелл бүх хүнийг удирдахжсэн гэдгийг нь харуулсан ажилтнуудын мэдүүлгүүд нь багтжсэн. Ойролцоогоор 5 өдрийн хилэлцүүлгийн дараа 2021 оны 12 сарын 29-нд тангарахтнууд Максвеллийг 6 зүйл ангиас 5 дээр нь буруутай гэж үзсэн юм байна. За үүнд бол насанд хүрээгүй хүний бэлгийн 8 болон холбогдох хувилдаанууд багтжсэн. Харин нэг насанд хүрээгүй хүнийг уруу татсан гэх зүйл ангиас бол цагаатгагдсан. 2022 оны 6 сарын 28-нд шүүгч Allison Nathan Максвеллд 20 жилийн хорих ялыг оноосон. Тэгээд дээрэс нь нэмээд 750 мянган $7,000 торгуулийг бол ногдуулсан. Гэтэ энэ шүүх хурлын хамгийн анхаарал татсан зүйл нь юу байсан гэхээр Эпстин ер нь бол охтуудыг бусад эрэгтэйчүүдэд дамжуулж исэн гэсэн нотлохоо мэдүүлгүүд нь байсаар байтал тэр хүмүүсээс хинэж яллагдаагүй. Ханхүү, ерөнхийлөгч тэр бомтнууд дурддагчсэн мөртлөө тэднэрт ямар ч хэрэг тулгаагүй өнгөрсөн байна. Максвелл бэлгийн үйлчлэлийн 8-нд буруутгагдсан ч гэсэн хохирогчдыг Эпстинээс өөр хинт ч дамжуулаагүй юм шиг өнгөрсөн гэсэн үг. Хэдэн 10 элит хүмүүс Эпстиний хувийн арал руу ниссэн нислэгийн тэр бүртгэл нь байсаар байхад арга хэмжээ авалгүй өнгөрч байгаа нь бол хохирогчд болон өмгөөлөгчдийг бол маш их бухимдуулсан. За тэгээ Максвеллийн ялын тогтоол гарсны дараа эхлээд бол түүнийг Флорида мужид байдаг эмэгтэйчүүдийн FCI Tallahassee байрлуулахаар болсон юм билээ. За энэ нь болохоор харуул хамгаалалт багтай хорих гэж тооцогдсон юм билээ. Тэгж байжгаад 2025 оны 8 сарын 1-нд Texas мужид байдаг Federal Prison Camp Bryan гэдэг тийм нэртэй шорон руу шилжүүлсэн. За тэгээ энэ шорон нь болохоор бас л баг харуул хамгаалалттай тэгээд camp гэж нэрлэгддэг 20 анги юм байлээ. За энэ шоронд олонний танил, цагаан захт гэмт хэрэгтнүүдийг байрлуулдаг гэдгээрээ алдартай байна. Тэгээ яадаг вэ гэдэг нь бол бас их сонин. Хоригдлууд дотор байр маягийн өрөөнд байрладаг, йогийн хичээлд сууж болно, нохой сургах хөтөлбөрт оролцсон, бас төрөл бүрийн амралт зугаа цэнгэлийн үйл ажиллагаанд хамрагддаг. Тэгснээ зарим хэсэг нь бүр хашаа антер байхгүй, бараг хүсвэл зүгээр алхаж гараад явчиж болохоор гэсэн үг. Тэгснээ эндээс нь хүн орглоо гэсэн мэдээлэл гарч л байдаг. Айгүй сонин системтэй шорон байсан. Шорон дотор байгаа хүмүүсийн зургийг харахаар бас их сонин. Хүмүүс нь ингээл инээж минэтсэн аз жаргалтай зугаацаад байж байгаа юм шиг харагдсан билээ. За тэгээд хамгийн хачирхалтай нь юу вэ гэхээр Максвелл бол 25 оны 7 сарын 24-нд за тэгээ бас 25-нд Америкийн нэгдсэн улсын 40 дахь ерөнхий прокурор Todd Blanche гэдэг хүнтэй 9 цагийн уулзалт хийсэн юм байна. Тэрнээс хойш хэдхэн хоногийн дараа за энэ camp нэртэй бараг л шоронгуудын дунд бол тансаг гэж хэлж болохоор газар руу шилжсэн юм байлээ. Түүний өмгөөлөгчийн хэлснээр бол тэр Jeffrey Epstein болон түүнтэй холбоотой гэх хүмүүсийн талаар мэдээлэл өгсөн 100 орчим хүний талаарх асуултанд хариулсан гэж ярьсан байсан. Тэгэхээр Максвелл хууль зүйн яамтай нэлээд гүнзгий төвшөнд хамтран ажилласан учраас өөртөө байгаа мэдээллийнхээ давуу талыг ашиглаад тав тухтай шоронд шилжсэн юм байна. Гэхдээ албаны хүмүүс бол ингэж шилжсэн явдлыг хамтран ажилласан гэдэгтэй бол шууд холбоож тайлбарлаагүй өнгөрөөсөн. Мэдээж ард нь бол маш олон томчууд яригдаж нууцыг нь мэдэж авсан болохоор ийм шийдэлд хүрсэн гэдэг нь ойлгомжтой. Харин хохирогчдын хувьд ингэж Максвеллийг тансаг шоронд шилжүүлсэн явдал нь бараг доромжлол юм шиг санагдж байгаа талаараа дурдсан байсан. За ингээд энэ хүрээд бүх зүйл намжаагүй хүмүүс бол энэ зүйлийн талаар улам олон зүйлийг мэдхийг хүсч мэрэгжлийн хүмүүс өөрсдийн зүгээс таамагууд дэвшүүлж энгийн ард иргэд болохоор худал үнэн нь мэдэгдэхгүй маш олон мэдээллүүдийг хоорондоо солилцож эхэлсэн. Одоо тэгэхээр хэдүүлээ эрх мэдэлтэй хүмүүсийн талаарх мэдээлэл рүү оръё.
2024 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Дональд Трамп Жеффри Эпстейнийг гэмт хэрэг болон түүний файлуудыг олон нийтэд ил болгоно гэж удаа дараа амласан. Epstein Files гэд байнга л шуугаж яригдсаар байгаа. Epstein гэх хүнтэй холбогдсон нөлөө бүхий хүмүүсийг хамгаалахын тулд засгийн газар ард иргэдээс бүх зүйлийг нуун дарагдуулж гин гэж Трампын дэмжигчид итгэдэг байсан. За тэгээд Трамп юу гэж хэлсэн бэ гэхээр Epstein-ийн арал дээр очисон хүмүүсийн жагсаалт одоогоор олон нийтэд ил болоогүй байгаа. Магадгүй энэ бүхэн ил болно. Тэгээд заавал харах хэрэгтэй. Би Epstein-ийн материалыг ил болгох тал дээр бол ямар нэг асуудал байхгүй. Надад ямар ч асуудал байхгүй гэж хэлсэн байдаг. За би энэ хэрэгтэй бол ямар ч холбоогүй болохоор ил гаргана гэсэн утгатай зүйлийг бол хэлсэн байгаа. Трампын цэцэг захиргааны бусад албан хаагчид ч гэсэн иймэрхүү төрлийн амлалтуудыг бол өгч исэн. За жишээ нь одоогийн холбооны мөрдөх төвчөөний дарга Kash Patel жагсаалтыг ер нь бол нуугаад байгаа шалтгаан нь хин байгаа гэдэгтэй холбоотой гэж хэлсэн байдаг. За тэгэхээр тухайн жагсаалт дээр олонний таньж мэддэг бидний нэрийг нь сонсоод таних, хараад шууд таних тийм хүмүүс бол байгаа. Тэгэхээр мэдээж тэр хүмүүс бол том асуудалд орно. Яаж ч хамгаалаад гарах гарцгүй болох учраас ингэж нууж байгаа гэдэг нь бол тодорхой байгаа. Тэгээ энэ нь зөвхөн засгийн газарч биш, алдартнууд, эрдэмтэд, Холливуудын одууд, Нобелийн шагналтнууд гэх мэтчлэн маш чухал зүйлийг удирдах идэг, маш чухал шийдвэр гаргадаг, өндөр албан тушаалтай олон хүмүүс ноцтой үр дагавартай нүүр тулах ёстой болно гэсэн үг. Бас ерөнхий прокурор Pam Bondi холбооны мөрдөх төвчөө шалгаж байгаа. Epstein хүүхдүүдтэй хамт байгаа хэдэн 10 мянган бичлэг байгаа, хэдэн зуун хохирогч байгаа. Нэг ч хохирогчийн бичлэгийг олон нийтэд ил болгохгүй хэмжээ нь маш их. Одоо яг энэ бүхнийг шалгаж байна гэж хэлсэн байдаг. За тэгээд Трамп ерөнхийлөгчийн албан тушаалд очсныхоо дараа чиглэлээ бол бүрэн өөрчилж эхэлсэн. 2025 оны 7 сарын 7-нд хууль зүйн яамны зүгээс гарын үсэггүй санамж бичиг гаргаад цаашид бол ямар нэг зүйлийг ил тод болгох нь зохимжгүй, шаардлагагүй гэж мэдээ байгаа. Тэгвэл тухайн бичиг дээр нь болохоор яллах шинжтэй үйлчлүүлэгчдийн жагсаалт байгаагүй. Epstein нэр нөлөө бүхий хүмүүсийг шантажлсан гэх нотлохоо байхгүй гэд бичсэн байсан. Ер нь бол яллахаар ямар ч хүн дотор нь байгаагүй гэж ярьсан байгаа. За тэгээд ингээд мянган бичлэг байгаа, зураг байгаа ингээд файлуудыг ил болгоно гэж ярьчаад эцэст нь шийдвэрээ ингэж өөрчилсөн юм байна. Тэгээ энэ нь ямар учиртай байсан бэ гэхээр Трампын нэр Epstein-ийн файлууд дээр маш олон удаа гарч ирсний дараа ингэж шийдвэрээ огцом өөрчилж эхэлсэн байна. Wall Street Journal болон CNN-ийн цагаан ордны их сурвалжуудаас авсан мэдээллээр бол ингэж шийдвэрээ өөрчилсөн талаар Трампаас асуусан чинь Трамп бүр илт амар уурлаад эхэлсэн гэж бичигдсэн байсан. За тэгээд нэг ярилцлагын үеэр шоронгийн бичлэгээс яагаад 1 минут нь алга болсон бэ гэд яг асуух гэсэн чинь уучлаараа яриаг нь тасалчихуу. Та одоо хүртэл Жеффри Эпстейний тухай ярьсаар байгаа мó? Энэ хүний тухай олон жил ярьсан. Бидэнд эннээс өөр өчнөө олон асуудлууд байгаа. Хүмүүс одоо ч энэ жигшмэр хүний талаар ярьсаар байх уу гэж хэлсэн байдаг. Эпстейний хэргийн бас нэг эвгүй гэмээр зүйл нь юу байсан бэ гэхээр түүнийг тагнуулын байгууллагатай холбоотой байж магадгүй гэсэн таамаг байдаг. За энэ таамаг бол бүр маш сонирхолтой байсан. За таамаг гэсэн мөртлөө энэ нь бол нотлохоон дээр бас суурилсан юм байлээ. Хэдийгээр яг эцсийн баттай нотлохоо гэж хэлэхгүй ч гэсэн баримтжуулсан мэдээллүүдээр Эпстейн яг юу хийж исэн, хэн түүнийг хамгаалж исэн гэсэн асуултууд гарч ирдэг. За хамгийн бодиттой бөгөөд хамгийн с ิจ гтэй нотлохоо нь юу вэ гэхээр Эпстейний сейфэн дотроос нь хугацаанд дууссан Австри улсын паспорт олдсон юм байлээ. За тухайн паспорт нь болохоор хуурамч нэртэй. За тэгээд сейфнес нь бас $70,000 биелнээр бас 48 очир эрдэнэ олцсон. Паспортн дээр Эпстейний зураг бол байсан ч гэсэн оршин суугаа газрыг нь болохоор Сауди Араб гэж бичсэн байсан. Тэгээд 1980-ад онд Франц, Испани, Их Британи, Сауди Араб руу нэвтэрсэн тамгуудтай байсан. За ийм төрлийн бичиг баримтуудыг мэдэхгүй хүмүүст хэлэхэд бол ихэвчлэн тагнуулын ажилтнууд ашигладаг юм байна. За 80-ад оны үед гэхээр бол Эпстейн 30 орчим настай байсан гэсэн үг. Тагнуулын төв газрын дарга William Burns 2014 онд төрийн нарийн бичгийн даргын орлогчоор ажиллаж байхдаа Эпстейнтэй уулзсан байдаг. За тагнуулын төв газар тухайн уулзалтуудыг баталсан ч гэсэн Burns бол хувийн салбар руу шилжихтэй холбоотойгоор карьерийн зөвлөгөө авч яасан гэж тайлбарласан байдаг. За энэс гадна бол бас нэг сонирхолтой баримт байдаг. За тэр нь юу вэ гэхээр Израилийн тагнуулын албаны ажилтан асан Ari Ben Menashe Эпстейн Израилийн тагнуулын албаны төлөө honey trap
буюу одоо нөлөө бүхий хүмүүсийг залуу огтоор уургалаж, шантаажлах ажиллагаа явуулж исэн гэж мэдэгдсэн. За энэ мэдээлэл нь болохоор үнэн дараа илүү ойр сонсогдож байгаа бах. Гэхдээ бас л баталгаагүй. Зүгээр л тэр нэг Ари Бен гэдэг хүний хэлсэн үг байгаа. Энийг нь тэгээд бүрэн үгүйсгэж байгаа юм шиг Израилийн ерөнхий сайд асан Нафтали Беннет гэх хүн болохоор тийм холбоо огт байхгүй. Тэр яриа бүгдээрээ худлаа гэж 2024 онд бол Эрс эсэргүүцсэн байдаг. Урд нь бол та бүхэнд одоо Гиллен Максвеллийн аав Роберт Максвелл Моссад гээд одоо Израилийн тагнуулын албатай холбоотой байсан гэд ярьжсэн да. Нас барахт нь одоо ерөнхий сайд тэгээ тагнуулын албатныхан оршуулгыг нь хийж өгчээсэн гээд тэгэхээр энэ бүх зүйлүүд хоорондоо уялдаа холбоотой байж магадгүй гэсэн таамаг нэлээд өргөн хүрээнд яригддаг юм байна. Тэгээ бас Эпстейний байшингуудад нь маш олон одоо тийм нууц камернууд байдаг байсан. Хэд хэдэн уулзалтуудыг бичиж авчээсэн гэж гэрчүүд бол мэдүүлсэн байдаг. Хүн харахад одоо огт мэдэгдэхээргүй камеруудыг бол бас л тагнуулын ажиллагааны сонгодог арга гэдгийг бид нар бол мэднэ. Шантаажлах зорилгоор одоо буулт хийлгэх материал цуглуулах явдал байсан гэж үздэм байна. За тэгээд Эпстейн өөрөө бол еврей хүн байгаа. Израилийн тагнуул байсан гэсэн таамаг бол нэлээд үнний ортой байх магадaltaй байна. 2024 оны 1 сард Гиллен Максвелл иргэний хэргийн 4553 хуудас баримтыг нээснээр ойролцоогоор 150 хүний нэр бол ил болсон. За гэхдээ ихэнх нь зөвхөн боломжит гэрч эсвэл дурдаад өнгөрсөн байдлаар орсон байсан. За энэ баримтан дээр бол Билл Клинтон Эпстейний онгоцоор дор хаяж 27 удаа ниссэн гэдэг нь бол батлагдсан юм билээ. Бас Дональд Трампын нэр бол холбоо байрах чагсаалтан дотор байсан ч гэсэн Трампын зүгээс бол хууль зөрчсөн үйлдэл хийсэн гэх нотлохоо байгаагүй. Саладнаас ч бага калоритой хоолорлуулагч уургийн ундаа TechFit Monster. Иргэний хэрэгүүдийн шүүхийн баримтууд Эпстейний одоо тэр балиар ажиллагаанд олон нөлөө бүхий эрхмүүд оролцсон гэдгийг нь бол баталдаг. За бас хохирогчд нь өөр хүмүүст дамжуулагдсан тухайгаа ч гэсэн мэдүүлсэн. Гэхдээ энэ хэрэгүүдийн ихэнх нь шахуу шүүхээс гадуур нууцлалын гэрээгээр шийдэгдсэн байдаг. Өөрөөр хэлэх юм бол хохирогчдод мөнгө төлөөд амийг нь тагилсан гэсэн үг. Ер нь бол хохирогчдыг ийм зүйл хийснийг нь буруутгах бол маш хэцүү. Гэхдээ яг л ийм байдлаар тэд нар бол бүх зүйлийг олон жил нууж дарж исэн. Тийм болохоор энгийн хүмүүс бол мэдээж маш бага зүйлийг мэддэг. За бас засгийн газрын зүгээс шантаажлсан гэх нотлохоо олдоогүй гэж мэдэгдсэн нь баримтаар үгүйсгэгдсэн. 2021 онд Билл Гейтсийн хэвлэлийн төлөөлөгч нь хэлэхдээ Эпстейн түүний гэр бүлээс гадуурх харилцааны талаарх мэдээллийг ашиглаад ноён Гейтсийг сүрдүүлэхийг оролдож исэн. Гэхдээ амжилт олоогүй гэж ярьсан байдаг. Дэлхийн одоо хамгийн баян нөлөө бүхий хамгийн чухал хүний нэгийг шантаажлахыг оролдсон гэдгийг хэвлэлийн төлөөлөгч нь ингээд дэлгэж ярьсан байсан. Бас их сурвалж Эпстейнийг өөрийн бохир үйл ажиллагааныхаа талаар нарийн бүртгэл зураг бичлэг хадгалж исэн гэдгийг нь бол баталсан. Холбооны мөрдөх товчоо түүний үйл хөдлөхүүдээс 70 гаруй компьютер, хард диск, өгөгдөл хадгалах төхөөрөмжүүдийг хурааж авсан. Ингээд энэ мэтчлэн үйл явдал өрнөд байж ах үеэр 2025 оны 4 сард нэг эмгэнэлтэй үйл явдал болсон юм байлаа. За Эпстейний эсрэг боссон одоо хамгийн их олон нийтэд дуу хоолойгоо хүргэж чадсан хохирогч эмэгтэй болох Виржиниа Джеффер гэдэг эмэгтэй болохоор Австралид амиа хорлож нас барсан юм байна. Тэр бол 2009 онд Эпстейнээс $500,000 нөхөн төлбөр аваад 2022 онд ханхүү Эндрюс бас тодорхой хэмжээний мөнгө авч исэн байлаа. Ер нь бол Эпстейний хэрэгт холбогдсон хохирогчид урт хугацаанд хор урших нь энэ маягаар аимшигтайгаар илэрч гин гэж хүмүүс бол үздэг. Эпстейний хэрэгтэй холбоотой өхлүүдийн хэв маяг бол айгүй сонин. За Францын загварын агент Жан-Люк Брюнел гээд Эпстейний одоо ойрын хамсаатан хүн байсан юм байна. Тэгсэн чинь энэ хүн болохоор 22 оны 2 сарын 19-нд Парисын шоронд бас л өөрийнхөө камертаа амиа хорлсон байдалтай олдж исэн юм байна. Тэгээд энэхүү Брюнел гээд хүн хэд хэдэн загварын агентлагуудыг удирддаг байсан. За бас л яг Эпстейн шиг насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэх, бэлгийн мүлжлөх, оруулах бас хүний наймааны хэрэгээр яллагдчихсан хүн юм байлаа. Хохирогчид болохоор Брюнелийг Европ болон Өмнөд Америкаас охтуудыг Эпстейн руу явуулдаг байсан гэж мэдүүлсэн. За тэгээд нэг гэрч хэлэхдээ Джеффри Эпстейн надад Брюнелийн явуулсан охтуудаас 1000 гарантай нь унтсан гэж хэлсэн гэсэн мэдүүлгийг өгсөн байдаг. Брюнел бас яг Эпстейнтэй адилхан орныхоо даавуугаар өөрийгөө дүүжилсэн байдалтай олдсон юм байлээ. Бас л Эпстейнтэй адилхан
шүүх хуралд оролцож хариуцлага хүлээхээсээ өмнө нас барсан. Брунеллиг нас барсны дараа Виржиниа ингэж ирсэн байдаг. Брунеллийн амиа хорлсон явдал олон залуу охид эмэгтэйчүүдийн хувьд бүх зүйлийг нь хаасан юм шиг үйл явдал боллоо. Би түүнийг шүүх хурал дээр нүүр тулж хараад хийсэн үйлдэлд нь хариуцлага хүлээлгэж чадаагүйдээ харамсаж байна гэж хэлсэн байсан. Уулс дамсан бэлгийн үйлчлэгийн сүлжээний хамгийн гол 3 хүний 2 нь одоо ингээд шоронгийн камертай нас бараад далайцтай өргөн хүрээний мэдүүлэг өгөх бас бусад оролцсон хүмүүсийг илчлэх бол үндсэндээ боломжгүй болсон. Гэхдээ Jeffrey Epstein-ийн хэрэг зөвхөн нэг хүний хэрэг бол биш. Энэ нь Америкийн нэгдсэн улс магадгүй дэлхийд даяарх эрх мэдэл гэдэг зүйл яг үнэндээ яаж ажилтдаг гэдгийг харуулсан цонх болж өгч байгаа. Яаж мөнгөөр холбоо сүлжээтэй болох уу? Яаж мөнгөөр өөрийгөө хамгаалуулж чадах уу? Бас яаж шудраг ёсыг худалдаж зарж болох уу? Хэрхэн нөлөө бүхий хүмүүс бие биенээ хамгаалдаг гэдгийг харуулж өгсөн. Зүгээр л одоо түрүү ярьсан жишээн дээр 2008 онд Эпстейн бол тохиролцоо маягийн гэрээ хийгээд өөрийгөө одоо хамгаалж чадсан. За тэгчээд дараа нь бол 10 гаруй жил ахаад ямар ч хариуцлага хүлээхгүйгээр үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байсан. Сүүлдээ тэгээд баригдсан ч гэсэн хорих байгууллагын ноцтой алдаанаас болоод с ิจ гтэй байдлаар нас барсан. За Максвелл буюу хамгийн ойрын хамсаатан нь ял авсан мөртлөө зөвхөн дамжуулсан гэсэн хэрэгээр 5 тухтай шоронд суусаар байгаа. Өөр одоо ямар ч тэр бомтон элит нэг ч хам хэрэгтэн яллагдаагүй. Тэгснээ засгийн газрын зүгээс болохоор ингээд цаашид шалгах зүйл байхгүй гэж мэдэгдсэн. Бас томоохон санхүүгийн байгууллагууд удаа дараа хяналт тавих үүргээ биелүүлээгүй. Хохирогчд нь яахаа мэдэхгүй зовжоохоод гэмт хэрэгтнүүд нь хамгаалагдсан хэвээрээ байгаа. Шудраг ёсны тогтолцоо яаж буруу ажилтдаг гэдгийг энэ жишээн дээрээс одоо харж болно. За хамгийн харамсалтай нь энэ хэрэгт холбогдсон хохирогчд нь маш залуухан, зарим нь дөнгөж одоо 13 настай хүүхдүүд байсан. За яг үндэ бол ийм хүмүүсийг уг нь хамгаалах ёстой. За хамгаалах ёстой хүнээ хамгаалаагүй гэмт хэрэгтнүүдийг хамгаалаад ингээд яг эсрэгээрээ ажилласан. Jeffrey Epstein-ийн хэрэг бол орчин үеийн Америк улсын түүхэн дэх шудраг ёсны тогтолцооны хамгийн том гажуудлыг харуулсан жишээ болж байгаа гэж үздэг. За энэ хэрэг бол Америкт ер нь эрх мэдэл гэдэг зүйл яг үнэндээ яаж ажилтдаг гэдгийг харуулсан. За энгийн иргэдэд нэг өөр, элитүүдэд бас өөр. Тэгээ ер нь мөнгө холбоо сүлжээ гэдэг зүйл бүх дүрмийг гिचж болдог гэдгийг зөвхөн Америк гэлтгүү одоо манай улсад ч гэсэн бид нар бол харж ийсэн. За ингээд part 1-ийг ямартаа ч энэ хүргээд дуусгая. Та бүхэнд ойлгомжтой байсан гэдэгт бол итгэлтэй байна. Ярих зүйл маш ихтэй сэдв болохоор эмх цэгцтэй хүрэхийн тулд тасалж оруулахаас өөр аргагүй байлаа. Энэ хэрэг дээр бол эрен сурвалжлах сэтгүүлчид шинэ мэдээллүүдийг гаргасаар байгаа. Өдөр болгон шинэ мэдээллүүд цэцэгдсэн хэвээрээ байгаа. Epstein-ийн файлууд эхнээсээ нэгдэж хохирогчдын царайг нуусан байдалтайгаар олон нийтэд бол дэлгээд эхэлчихсэн байгаа. Бас Epstein-ийн өөр хүмүүстэй бичсэн мэйлүүд дэлгэгдээд эхэлсэн. За Bill Gates-ийн ex эхнэр Melinda Gates-ийн яриа бас орсон байлээ. Бас нэрээ Jeffrey Epstein-ийн бараг эхнэр нь болох гэжсэн гинөө нэг Karina Shuliak гэдэг нэртэй эмэгтэй бол гарч ирсэн байгаа. Нас барахынхаа өмнө хамгийн сүүлд холбогдсон одоо эмэгтэй нь энэ юм байлээ. За тэгээ гэрээслэлдээ болохоор энэхүү эмэгтэй 100 сая доллартай тэнцэх хэмжээний одоо өв хөрөнгө үлдээнэг бичсэн байсан нь бол одоо ил болсон. Энэ талаараа бол би дараагийн партуудаар бас та бүхэнд ярьж өгөх болно. Тэгэхээр хэдүүлээ цаашдаа бол маш олон бүр илүү сонирхолтой мэдээллүүдээр эргээд уулзъя. Epstein-ийн дугаарууд нэмэлт дугаар болж та бүхэнд хүрч байгаа учраас хонхоо итгэвчүүлээрэ. Ингээд бүгдээрээ удахгүй эргээд уулзъя. Саладнаас ч бага калоритой хоол орлуулагч уургийн ундаа Take Fit Monster